Сайн байцгаана уу? Соронзон орон индукцийг тодорхойлох туршлагыг эхэлцгээе. Туршилтанд зай буюу батарей, тэгээд салгаж залгах дэлгүүр, тэгээд хуваартай пүрштэй төмөр, тэгээд энэ дотроо том зөрхөвч ингээ ороомог хэрэглэгдэнэ. За одоо ингээд батарейгаа 4 ширхэг ингээ зай байх үед хүчтэл маань ямар байхыг бүгдээрээ хэмжицгээе. За ингээд хүчтлийн хэмжих юм бол 339 байна. За гүйдлийн иргэн тойрон соронзон орон үүснэ. Тэгвэл соронзон орны нөлөө энэ гүйдлийн буюу энэ төмрөн бүрсээр харьцгаая. За ингээд харах юм бол 5 см байна. За одоо соронзон орон 3 батарейтай үед хэрхэн хүчтэй байхыг хүчлэлээр эхлээд хэмжицгээе. За 366 байна. За одоо пүрштэй хуваартай шугамаараа 3 батарейтай үед хэрхэн татахыг бүгдээрээ харцгаая. За ингээд 3 батарейтай үед соронзон орын хүчтэй татж байна. За 2 батарейтай үед хүчтэй хэрхэн байхыг бүгдээрээ хэмжиж харцгаая. За 2 батарейтай үед яг ийм хүчний нөлөөгөөр татж байна. За 2 батарейтай үед нэг батарейтай үед соронзон орон хэрэг хүчтэй байхыг шалгаж үзье. Хүчтэй хэмжигчийг хэмжээ. Нэг 140 төмөр. За тэгвэл хуваартай төмөр маань хэд татдагыг харцгаая. Ийм нөлөөгөөр татж байна. За гүйдэлтэй дамжуулагчийн иргэн тойронд маш хүчтэй соронзон орон үүсдэг юм байна.